За ховдуудын хувьд Монгол Улсад үүссэн хотуудын суурьшлээс ууга хотуудын нэг гэж явдаг. За мөн олон ястны ойлгийн за дэд өвчсөн нэлээд сайн хөгжсөн, зам харилцаа хөгжсөн, олон замын зангилаа, за цайны зам гэх мэт олон ястны угсаатны ойлгийн нутаг, за харьцангуй орон сууц нэлээд бас сайн хөгжсөн гэд маш олон давуу тал байгаа. Яг хотолж хөгжих одоо энэ шатанда очихсан байгаа хот юм аа. Уул нь ховдод 1952 онд ховд хот гэж үүссэн байдаг. Тэгээд донд нь одоо шинэ үндсэн хуулиараа сум болж хөгжөө явж байгаа. Үүний дараа бүсчилсэн хөгжлийн хууль хилцэхэд бас баруун бүсийн хөгжлийн тулгууртай хот гэж их хурлын тогтоол гарсан боловч энэ нь яг засгийн түвшиндээ алавжж яваагүй өдөө болтол сум болоо явж байгаа ийм асуудал байгаа маа. Цаашдаа бидэнд хөгжих, зайлшгүй хөгжих, за мөн энэ бүс нутгийн хөгжилд өөрөг оролцоотой явах, бүс нутгаа хөгжүүлэх томоохон хариуцлага бидний өмнө байна гэж үзэж байгаа. Мөн томоохон одоо төслүүд Ховд аймагт Ховд хотод оролцоо бий болж одоо хөгжиж байгаа нь бол Ховд аймгийн Ховд хотын цаашаа бүсийнхаа хөгжлийн тулгуур хатуулж хөгжих бүрэн боломж нэгдсэн гэж бодож байгаа юм. Цементний үйлдвэр, усан цахилгаан станц гэд энгийн одоо жишээнүүдийг хэлэхэд бол энэ зөвхөн Ховд хоттой биш, энэ бүс нутагта энэ хөгжлийг нэмэгдүүлэх одоо том шийдэл гарцсан болсон юм а гэж. За нөгөөх юм бол олон улсын тээвэр, аялал жуулчлал, логистик хөгжих энэ боломж нь бас нээлттэй. Монгол Улстай хамгийн олон ястай угсаатантай аймаг нь Ховд аймаг. Аймаг дундаа одоо энэ олон ясны цөмн байдаг хот нь бол Ховд хот юм аа. Энэ талаар бодоход бол аялал жуулчлал хөгжих боломжтой, тээвэр, логистик хөгжих боломжтой. За мөн үйлдвэр технологийн парк, хөдөө аж ахуйн парк гэдэг хөгжлийнхөө шинэ шатанд явж байгаа. Бус хотуудаас өмнө алхаж байгаа ийм олон давуу тал байгаа болохоор Ховдод нь бол хотолж хөгжих боломжтой гэж бодож байна. За академийн хүрээлэнгийн судалгаа бол зөвхөн хот биш, улсын зэрэгэлтэй улстай нөлөө үзүүлсэн томоохон ийм хөгжлийн хот 5 хотыг бол одоо судалгаа хийж явж байгаа юм байна. 5 хотын нэгэнд бол манай Ховд хот байгаа нь бол их таашаалтай байна. Тэгээд энэ зөвхөн бүс нутагтай төдийгүй одоо Оросын холбооны улс, Тува, Хятад улс гэдэг энэ зэрэгэлдээ улсуудтайгаа бид бас харилцаагаа өргөжүүлэх, хөгжлөөд улам дээшлүүлэх, хамтдаа хөгжих энэ боломж нь улам нэгднэ л гэж бодож дүгнэж байна.